За энэ өдрийн мэнд төргий. За тэгээд энэ өдрийнхаа үгийн төлөө эзэн тандан бас залбирая. Эзэн минь ээ, та өнөөдөр бидэнд үг өгч, та үгээрээ дамжуулан бидэнд итгэл найдар өгөөрэй. Бурхан Аав, та бидний сүнслэг өсөлтийг хангаж, бидний сүнсээр өчрөг болгож өгөөрэй гэж Есүсийн нэрээр гун залбирч байна. Амен. За өнөөдөр би таард үгийн тухай хуваалцъя. За Иохан 1:1. Эхэнд үг байв. Үг нь Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байв. За тэгэхээр Бурхан өөрийгөө бидэнд үгээр дамжуулан илчилдэг. Бурхан бидэнд үгээр өөрийгөө харуулдаг. Тэгэхээр бид Бурханы үг болох Библийг уншиж байна гэдэг нь бид Бурхантай ярилцж байна гэсэн үг, бид Бурханыг сонсож байна гэсэн үг. Бурхан үгээрээ дамжуул, Библиэр дамжуул бидэнтэй ярьдаг. Тэгэхээр бид нар үгийг уншиж байхдаа бид нар Бурханыг сонсож байна гэсэн үг. Залбирлаар дамжуулж бид өөрийнхөө үгийг хэлдэг. Бурхан Библиэр дамжуулж өөрийнхөө үгийг хэлдэг. Бурхан үгээрээ дамжуулж биднийг бүр шинчилж, ариусгадаг, биднийг өөрчилдөг, биднийг хүчрхжүүлдэг. Тэгэхээр бид үгэнд илүү цаг гаргах хэрэгтэй. Бид анхаарал тавих хэрэгтэй. Бидний шинэ бодол санаа, сэтгэлгээ, мэрэгэн ухаан өгдөг. Бурханы хүсэл юу болохыг, тэр итэл Бурханы хүч чадал ямар агуу болохыг үг бидэнд илчилж байдаг, харуулж байдаг. Үгээр дамжуулан бид Бурханы тэр гайхамшигт сүнслэг хүчийг өөрийн болгодог. Тэр гайхамшигт зүрх сэтгэлийг ч гэсэн бид өөртөө хүлээн авч суулгаж байдаг. Хэрв та Библиэс нэг бүлэг ч юм уу, нэг ишлэл ч гэсэн уншсан бол Бурхан танд үүнийг хэлсэн гэсэн үг. Еврей 4:12. Яагаад гэвэл Бурханы айлцууг амьд бөгөөд үр нөлөөтэй, хоёр талдаа эртээ ямар ч элдээс илүү хурц санаа бодол хийгээд сүнсийгч сэтгэлийг ч мөн үе мөчийгээд нугас чүмгийгч зааглан нэвтэрч хүмүүний дотоод дах бодол санаа сэтлийг шүүн тунгаах чадaltaй юм аа гэсэн. Тэгэхээр үг бидэнд яг миний бодлоо, хүний бодлоо, эсвэл яг Бурханаас ирсэн бодлоо гэдгийг ялгаж, салгаж, зааглаж өгдөг. Ингэснээр бид илүү Бурханы бодол, Бурханы хүслийг мэдээд хэрэгжүүлэх боломжтой болдог. Бидэнд сонголт ирдэг гэсэн үг. Тэгэхээр бид өөрийнхөө хүсэл, өөрийнхөө бодлоос татгалзаж бид Бурханы бодол, Бурханы хүслийг хүлээн авч түүнийг үйлдэх үед бидний амьдрал илүү бурханлаг болдог. Яг Бурханы тааламжид, яг Бурханы хүссэн амьдралаар бид амьдарч эхэлдэг. Тийм учраас үг бидний амьдралын суурь болдог. Ялангуяа итгэлийн амьдралын, сүнсний амьдралын маань суурь. Тэгэхээр Бурханы үг бол ерөөсөө бидний амьдралын бүхий л талбар дах альва хэрэг, үйл хэрэг асуудлуудыг шийдвэрлэх амьдралын үндсэн зарчим болж өгдөг юм аа. Тийм учраас та Библийн үгийг мэдснээр бидний амьдралд зориулсан Бурханы тэр хүсэл төлөвийг харж чадна. Тэгэхээр үгээр дамжуулж бид Бурханы амлалтыг хүлээн авдаг. Тэр амлалт бидний амьдралд биелэгдснээр бид тодорхой тэр болцлуудыг биелүүлснээр тэр үгийг дуулууртай дагснаар амжилт ирж бидний амьдрал улам хөгжиж дэвжих болно. Библи бол сүнсээр дамжуулагдсан өгсөн бидний сүнслэг хоол. Библи бол ариун сүнсээр бичигдсэн. Тэгэхээр бид өөрийнхөө зүрх сэтгэлийг, өөрийнхөө сүнсийг Бурханы үгээр хооллосноор илүү Бурханы дуу хоолойг сонсох чадвартай болно. Илүү Бурханы үгийг хэрэгжүүлэх хүчтэй болгоно. Тэгээд бид сүнслэг тэмцэлдээ байнга ялалт байгуулах болно. Есүс цөлд соригдохдоо муу сүнсэнд бичигдсэн гэж хагаад тэр хуучин гэрэнээс, тэр хуулийн номнуудаас үгийг хэлсэн. Ингэж муу сүнсийг ялсан. Тэр Бурханы үнэн үгээр, тэр өөртөө өөрийн болгосон тэр үгээр, чэйжилсэн тэр үгээр тэмцэж ялсан.
яг үн шиг бид Бурхны үгийг чэйжилснээр өөрийн болгосноор муу сүнсний эсрэг бид тэмцэх, ялах боломжтой. Тэгэхээр Библи бол бидний бурханлаг тэр мэдлэгийг өгдөг. Тэр л яг их үндэс. За тэгээд та эргэлзчихвэл Библи уншаарай, Бурхны үгээс судлаарай. Тэгхийн бол танд итгэл найдар төрөх болно. Итгэл нь үгээс ирдэг. Би та нэг жишээ нэг түүх яриа. Эрдэнэтэд надтай хамт үйлчилжсэн эмэгтэйгийн дүүн Ром ном чэйжилсэн. За 2000-аад оны үед нэг тийм Ром ном чэйжлэл ноутбук өгнө гэсэн ийм яриа гараад нэг солонгос пастор үүнийг хэлсэн гэдэг ингэсэн. Тийм учраас дүүдээ Ром ном чэйжлэл ноутбук өгнө гэж байна гэсэн. Тэгээд дүүн чэйжилж эхэлсэн. Ажлынхаа дараа орой галдааныхаа жижиг өрөөнд суугаад Библиэс Ром номыг уншаад ингээд хэдэн орой сууж байгаа цар гарын хугацаанд энэ бол чэйжилсэн. За тэгээд ичтэй хэлсэн. Би Ром номыг чэйжилчлээ. Та нөгөө солонгос багштай хэлж өгөөч. За ингээд их чинь нөгөө хүнд хэлсэн. Манай дүү Ром ном чэйжилсэн. За тэгээд дүү чинь аль цуглаанд явдаг вэ? Тэ хэдэн жил цуглаанд явж байна гэж асуусан. Дүү маань ингээд цуглаанд явдаггүй, итгэдэггүй гэсэн. За тэгвэл ингээд ноутбук өгөх боломжгүй гэсэн. За ингээд их чинь дүүдээ хэлэхээ санаа зовсон. Яанаа ингээд зөндөөл Ром номоос уншсан штэ. За тэгээд аргагүй хэлсэн. За тэгээд дүү нь бол ойлгосон. Тэг хаяа нэг Ром номоос эргүүлж явахыг их чинь харсан. За тэгээд тэр жилээс эхлээд ажлынхан газараас дүүд нь байр өгсөн байгаа. Тэр бас машинтай болсон. Дараагийн жилд нь тэр гадаадад сургуульд явах урилга авсан. Ингээд сургуулаа төгсөөд нэгэн гадаадын компанид инженерээр ажилладаг. За тэгээд яг түүнийг Бурхны үг уншихад Бурхан өөрөө шагнасан юм аа. Та бид ч гэсэн Бурхны үгэнд анхаарч Бурхны үгийг хайрлах юм бол бас амьдралдаа сахин хэрэгжүүлэх юм бол Бурхан биднийг өрөөх болно. За хамтдаа залбирая. Эзэн минь ээ, бидэнд таны үгтэй ойр байж, таны үгээс үргэлж унших тэр хүслийг өгөөрэй. Бас эзэн минь ээ, өдөр тутамдаа таны үгийг бясалган тунгаах дадал хөвшил олоход минь туслаарай гэж танаас гуйж байна. Есүсийн нэрээр танд даатхан залбирлаа. Амен.